Ойрхон 2 цаг гаруй яваад Болгоноор яваад байдаг хот руу гарах чинь Peschiera del Garda гэдэг хот. Венецэрхүү тэгсэрний жижигхэн нэг тийм Италийн бас хот байна. Modena гэдэг бас нэг хажууд байдаг жижиг хотод байдаг Монгол хүүхэдтэй хамт одоо энэ газар л явах чаа. Тэгээд өдөр аялал хийчихэд ирээ да. Улаанбаатар 11 цаг. Яагаад ингэ хоцроод ирсэн. Тэгээ нөгөө захлаа нисгэж байгаад бас яг ингэж даралтай. Хинтээ үзэгөө хинтээ явж байгаа шүү. Тэр ясаал байна. Тэ би бүр амар саалхдаг болчихжээ. Өнгөрсөн жил үхдэг ус. Жаахан алхал. Йоо. Хот гэсэн тий. Тэгээд энэ айгуу гоё ингээд юм 70 эргийн хот шиг юм бэ. Алхаж ирээд бараг 2 цаг алхацсан. Тэгээд 2-3 хотчтой хэмжээнд алхах шиг байна. Тэгээд энэ Sirmione тэгээд амар гоё. Тийшээ тэр өнцгтэр нь очиод бүр гоё байгаа гэсэн. Тийшээ явна. Garda нуур нь одоо ингэж өвчтэй. Чихэн цайд руу орж ирэх нь. Mina. Чиний
хараагүй. Асууж зүгээр тэгсэн сонгосон. Тэгээд ч юм. Фиана. Хөөрхөн мала харчваа. Амар гоё. Шаазан идлүүд биш те бүгд шааз. Энд ихтэйс чамаа хот байна. Шууд чулуу л. Тэгээ яаж явах юм? Тэгээ Ротелийг гатуулаа. Ийшээ орох гэж 8 евро төлсөн. 8 штэ. Гэтэ гоё worth it. Үнэхээр 8 евроны worth it view байна. Ингээд байна юм. Тэг яаж ордог байсан бол Адээд байгаа мó? Баас адээд байгаа мó? Харин баас энэ тэр чигээр нэг юм угаас дуусна доошоо шумбс. Шумбчлаа шүү. Дахиад эргэцэн, дахиад харын онгор. Дахиад шүү. Залэг Гардагийн сайхан аялал боллоо гинэ. Ихгүй намайг гомдлоогээд аяга баярлж байна.
За Италид ирээд жил гарсан болж байгаа хэрнээ би хизээч нөгөө билетийн кассаас билет авч үзег байхгүй юу? Трени. Тэгсэн чинь сая ороод авчлаа. Гэтэ хамгийн гол нь нөгөө нэг одоо 2 цагийн дараа юм те. 2 цагийн дараа. Тэгээ Вероноор жоохон яваа. Оо кебаб болж. Ер нь Италид явж байхад шүү дээ те. Хамгийн хялбар бишээ. Хямдхан аргаар хооллохоор юу бол кебаб пицца энэ те. Ийм гой хоол. 3.5 евро гэж гэдэг ийм кебаб бол хаач тэнцтэй бүр пицца бол 2.5-аас эхэлнэ. 2-оос ч эхэлж магадгүй зэрэг. Тэгэхээр хамгийн хямдхан хоол. Ингээд яг чихээсээ яг 2 цаг. Гэтэ Верона зүгээр яг ингээд юу идчихээд гарчлаа гэхүү. Нэг Кебаб. Кебаб идчихээд тэгээд гарчлаа шүү дээ. Одоо бичлэгэн танарт баярлаа. Дараагийн бичлэгээрээ яхад бол тий дараагийн бичлэгээр жинхэнэсээ асуулт хариулт бичлэг хийн. Тэгэхээр энэ бичлэгийн доор комент хэсэг асуулт асуугаад үлдээгээрэй. Баярлалаа.